За өнөөдрийн хичээл Q. За stack-ийн дараа хэдүүлээ үзэж байгаа Q гэдэг ойлголтыг хэдүүлээ үзэж байна. Энийг бол хэдүүлээ дараалал гэж нэрлэж байгаа. За тэгээд бид нар stack дээр бидгчлэн stack гэдэг бол зөвхөн оройгоос нь авдаг, оройгоос нь одоо нэмдэг ийм зүйлийг бид нар stack гэж нэрлэдэг байгаа. За тэгээд шугамн чагсаалт энэ бол дараалал гэдэг нь нэг төрлийн шугамн чагсаалт. За яг ер нь бол зүгээр одоо шугамн чагсаалт гэж үзэх юм бол бидний үзсэн байгаа array гэдэг linked list за тэгэн гута юу вэ штэ stack queue гэдэг ойлголтууд бүгдээрээ шугамн чагсаалт. Шугамн чагсаалт гэдэг англи дотор ордсон ийм шугамн чагсаалтууд гэсэн үг. За тэгээд шугам биш нь юу юм бэ гэд ингээд одоо ийм асуулт төрнө штэ. Тэр нөгөө mod graph-ууд ч юмс ороод эхэлж байгаа байхгүй юу? Яг mod шиг мод бол шугам биш болчих жоох. Одоо энэ queue stack-ыг хараа л та. Шугам байгаа штэ. Quick хар яг шугам ингээд дараалцсан тэрний араа тэрний ард гэх шугам одоо linked list-ийг харалдаа бас шугам нь тий linked list-ийг бол энэ тэндээ байгаа болохоос шинж ялгаагүй л бас миний дараа тэр эний дараа гэхэд дараалцсан байдаг байгаа. Харин шугам биш нь бол мод болон граф хүүхдийн төрлүүд. Мод гэхээр яг мод шиг хэлбэртэй тэгээд доошоо салаалсан ингэ байдаг тий. Одоо жишээлбэл Windows бидний ашигладаг энэ фолдрын бүтцүүд байна шүү дээ. Энийг мод угаас ингээд доошоо яваал ингэж ингээл мод төрөлтэй байгаа. Граф гэдэг бол арай ондоо тий. Ингээд график төрөлтэй. Одоо илүү social network-ийн найзуудын хоорондын холбоо хамаарал шиг энэ зүйлийг бид нэр граф гэж нэрлэлээ. За бид нар хамгийн төсөөлөх боломжтой хамгийн гайг ойрын жишээ нь бол нэг иймэрхүү төсөөлөл байна. За тэгээд Q гэдэг ойлголт бол дараалал. Нэг төгсгөл нь одоо front буюу нүүр. Нөгөө төгсгөлийг нь одоо rear буюу сүүл гэж нэрлэнэ. За rear front, rear гэдэг ийм хоёр зүйл байх нэ. За одоо энэ stack-ыг бодох юм бол арай жоохон ондоо нь юу вэ гэхээр бид нэр толгой сүүл хоёртой болцсон тий. Нүүр одоо сүүл heat tail энэ янз бүр явдаг юм а. Яг энд болохоор нүүр сүүл гэдээ нэрлэлсэн байгаад байгаа. Тэгэхээр ингэж явж байгаа. За нэмэгтэй зөвхөн сүүлнээс нь нэмнэ устгахтаа зөвхөн нүүрнээс нь устгадаг зүйлийг бид нэр Q гэж нэрлэж байгаа. За ингээд гоё жишээнүүд дээр нь Q гэж нэрлэж байгаа. За энийг одоо жишээлбэл энэ юу вэ гэхээр real life example гэх юм бол одоо жишээлбэл Q гэдэг маань хамгийн их юу жишээ бол энэ юу вэ те ингээд юм дараалал байна. Очи дараалал ерөнхийдөө их жишээ автын байна юу нэ. Гээ очи дараалал айгүй олон жишээ авч байна те. За энэ stack бол ингээд яг энэ бол Q гэдэг бол яг энэ дараалал байна. Урдуур нь хүн орох боломжгүй юм гоё дараалал шүү дээ энэ бол юу. Одоо энэ бол бас Q байна те. Тэгэхээр бид нар Q гэдэг нь болохоор яах вэ гэхээр үүнийг бид нар дараалал гэж нэрлээд ийм өгөгдлийн бүтэц байна гэсэн үг. За stack-ыг бодох юм бол өөр байгааз нүүрнээсээ гарч явдаг, сүүлнээсээ нэмдэг иймэрхүү зүйлсийг одоо хэлж байна гэсэн үг. За тэгээд dequy, inquy гэдэг ийм ойлголт байдаг. Inquy, dequy гэж ойлголт байгаа. Decompress, incompress гэдэг одоо нөгөө энэ D гэдэг чинь нөгөө англи юугаар угаасаа тэгж байгаа шүү дээ. Нөгөө нэг нь encrypt, decrypt гэдэг байдаг үстэй. Encrypt гэдэг одоо нууцлах. Энэний эсрэг нь болохоор decrypt гэж байгаа. Гэх зэрэг байдлаар энэчнээс Q-ийг дарааллыг одоо ороос нь хойноос нь нэмхийг нь inquy гэж нэрлээд фронтоос нь гарах нь dequy гэж нэрлээд иймэрхүү зүйлс байгаа. Нөгөө stack-ыг бодох юм бол нөгөө өрөө тавьсан номыгоо ингээд юм дарааллуулаад ингээд энэ очи дараалтаа ингээд зүүрлээд ингээд тавьсан байна. Энд яг голоос нь суулж болохоор харагдчихэ. Гэхдээ болохгүй шүү. Гэхдээ stack-ийн хувьд бол за нэг иймэрхүү байгаад байна. За Монголд байгаа очиртой бас дүрслэх хэрэггүй те. Монголд бол нэг айна хурж ирээд очир байсан гэж хэлэл дунд орчин. Тэгэхээр энэ бол ерөөсөө Q биш болоод хувирчин шүү. Тэгэхээр энэ зүгээр л array liner list болоод хувирчин гэсэн үг. Яг тэгвэл чадахгүйгээр барьж байгаа тийм нөхцөлийг одоо нэг зөвлөлийн зөвшөөрөхгүй байгаа зүйлсийг нь бид нэр Q гэж нэрлэдэг. Яг шудраг, яг зөв төгс одоо ингээ очир дарааллыг бид нэр Q гэж нэрлэж байгаа. Онцгой нөхцөлтэй хүн байгаа маа урдуур оруулын энэ гисэн ч гэсэн бас болохгүй болчихно гэсэн үг. Энэ дээр бол дөрөндөө болохгүй. За тэгээ автобусны буудлын дараалал. За энэ бол дандаа хүмүүсийн таньдаг зүйлс байгаа бох тий. Автобусны буудал, сүүл, фронт тий ингээд автобусны буудлын одоо ингээд жишээлбэл Sub-Zero-гоос ороод Irmak ороод хинчилээ дээ. Тэгээд энэ нөгөө юм биш. Чулуутын хүн дээ юу нэ. Ингээд дараалалаар бол ороод суун. За тэгээд ингээд нэгээр алгуулна штэ фронтоос нүрнээс хасагдаад сүүл нэмэгдсэн хүн энэ урдуур орохгүй байгааз энэ одоо энд хамгийн сүүл нь болохоор энэ мод өрцөн нөхөр байсан, чулуун зэвсгийн нөхөр байсан бол энд бол
ийм нэг цогн зохиолж байгаа баачка бол юу болоод хамгийн сүүлд нь нэмэгдээд ингээд явж байна гэсэн үг. За тэгээд одоо бидний мэддэг код руу орно. За энэ хооронд огч Eclipse гэдэг кодоо нэгэт guys. Одоо ингээд нэг явчих. За кодн дээр явах юм бол интерфейс гэдэг маань юу вэ? Бид нар бол класс, интерфейс, abstract class гэдэг Java дээр үзсэн байгаа шүү дээ. Интерфейс гэхээр дахин сануулъя. Одоо бүгдээрээ мэдж байгаа. Их бийгүү тэгээд үйлдэл байхгүй одоо ийм функцүүд байна гэсэн үг. Quick хэрэгжүүлсэн газар нь эдгээр функцүүдийг заавал ашиглах боломжтой. Ашиглах ёстой, боломжтой биш. Заавал ашиглах ёстой, хэрэгжүүлэх ёстой гэдэг ийм дүрмийг байдаг. Тэгэхээр интерфейс гэдэг маань өөрөө интерфейс queue гэж байгаа бол энэ queue-г дуудсан, хэрэгжүүлсэн класс нь өөрөө эдгээр функцүүдэд заавал хангагдсан байх ёстой. За одоогийн дефолт байдлаар энэ queue маань ямар функцүүдийг заавал ашиглах яах ёстой болчихвоо гэнгүүт хамгийн ихнийх нь is empty. Дараалал маань хоосон байна уугүй байна гэдэг шалгана. Дараалал хоосон байна уугүй байна гэдэг шалгана. Дараагийнх нь object төрөл буцаадаг get front element гэдэг одоо. За энд яг element гэж яг юу хэлсэн биш. Front element гэдэг юм одоо юу байна те. Хамгийн нүүрэнд байгааг нь авна. Энэ хамгийн сүүлийнхийг нь авна. Put гэдэг маань болохоор нэмнэ. Гэхдээ бид чинь нэг put to rear enter гэж нэг хойно сүүлэн дээр нэмнэ гэж бид нар бол ингэж бичиж өгөөгүй. Яг тэгэхээр put гэдэг үг нэмэгчл байгаа бол хамгийн хойноос нь угаасаа л нэмнэ гэсэн үг. За энэ бол get front rear хоёр маань болохоор юу гэж байгаа шүү дээ тий. Зүгээр л харуулж байгаа шүү. Устгаж байгаа үйлдэл биш ингээд харуулж байгаа үйлдэл. За remove гэдэг маань болохоор алийг устгах гэдэг угаасаа заахгүй. Array liner list дээр бол бид нар энийг устгах гэдэг нөгөө индекс заадаг бол одоо л remove гэдэг л үйлдэлтэй. Put гэдэг маань зөвхөн объектын л авна. Remove гэдэг маань өөрөө зөвхөн устгах гэдэг үйлдэлтэй. Тэгэхээр хаанаас нь устгах вэ? Нүүрнээс нь л устгах гэсэн үг.Ооч дараал яваал дарааллынхаа дагуу нүүрнээсээ л устгах гэсэн үг. За тэгэхээр ийм нэг is empty, get front element, get rear element, put болон remove гэдэг mandatory заавал байх ёстой 5 одоо үйлдэл байна. Энэ 5 байж энэ бол queue буюу дараалал болно гэсэн үг. За бид нар өмнөх хичээл болон бие даалтуул дээр үзсэнчлэн энэ object төрөл нь бидрийнхаа нөгөө song, book гэдэг ийм төрөл бол байж болно шүү дээ. Яг нөгөө нэг stack болон би өгс нөгөө бие даалт дээр хийлгсэн даалгавартай MP3 тоглоомч энтер гэдэгтэй чи ямар ч ялгаа байхгүй. Object-ийн оронд book байж болно л гэсэн үг. Юу ч хийж болно, класс байж болно гэсэн үг. Яг объект гэхээр бид нар илүү нөгөө ямар ч хамаагүй жишээн дээр авах гэж болохоор объект гэдэг ингээ явцсан байгаа. За энэ бол array liner list-ээс одоо удамшиж болно гэсэн үг. Ер нь тийм байгаа хэвээр. Яг нэг энэ бол шугамж хсаалт юм байна. Array liner list-ээс удамшингуудаа яа гэсэн үг вэ? Is empty гэдгээр нь бид нар яг super is empty гэдгээр нь одоо айгүй амархан хийх арга нь энэ гэсэн үг. Array liner list бид нар хийцэн байгаа. За тэгвэл удамшаад бид нар зөвхөн quick гэх юм бол is empty гэдэг нь super-ийн is empty буюу array liner list-ийн is empty. Энэ бол 0 1 буюу шууд яг body action pack гэж бодсон гэсэн. За тэгээ get front element гэдэг нь get 0. Одоо энэ зүүн талаа нүүр гэдэг нь шүү дээ тий. Нэмэгтэй бол ард нь нэмэн зүүн тал нь нүүр гэдэг. Тэгвэл get 0 гэвэл гарч ирнэ. Rear element буюу сүүлийн element гэдэг нь size-аас хасах 1 буюу ингээд size гэдэг чинь яг нэг сүүлийн element нь болж таарна. Тэрнээс сүүлийн хоос element нь болно гэсэн үг тий. Massive-ийн төгсгөл хасах 1 гэжэж яг хамгийн сүүлийн y гаргаж авнаа гэдэг ч юм уу. За put гэдэг нь яах нь вэ? Size дээр буюу одоо size гэдэг чинь юу вэ? Яг сүүлийн хоосон байгаа элемент нөхгүй size дээр шинэ объектыг оруулж өгье. Add гэдэг үйлдэл чинь өөрөө дараа нь size нэмэх буюу хэмжээг нэгээр нэмэгдүүлэх гэдэг үйлдэлийг угаас хийчихэж байгаа. За remove гэдэг үйлдэл маань remove 0 байна. Ягаад гэвэл нүүрний талаас устгах гэсэн үг. За ингээд бид нэр array liner list-ээс удамшуулаад queue-гээ гаргаж авч хийх боломжтой байна гэсэн үг. За зүүн төгсгөл нүүр, баруун төгсгөл сүүл бол гэж байгаа шүү. Зүүн төгсгөл нүүр буюу massive-ийн 0 дугаар элемент энийг бол нүүр гэж үзээд баруун буюу одоо энэ эцсийн элементийг бид нэр сүүл гэж үзэх юм бол ингэж явна гэсэн үг. Харин энэ дээр зүүн төгсгөл нь сүүл баруун төгсгөл нь нүүр гэх юм бол буюу одоо энэ эдгээр те энэ хамгийн баруун талд байгаа нүүр энэ нь төгсгөл гэж үзэх юм бол яах вэ? Яг ингэж сая бичсэн шүү дээ. Super is empty. Is empty бол ямар ч ялгаагүй баг. Is empty гэж шалгах чинь болно. Front element нь болохоор сүүлийн front element нь get 0 гэж авч яасан бол энэ front element нь size-аас хасах 1 буюу яг энэ араа сүүлийн element нь гэсэн. Харин сүүлийн element нь get 0 болно гэсэн үг. Энэ нь сүүл болчихж байгаа байхгүй юу?
За тэгээ put object нь 0 дээр нэмээд ийн гэсэн үг. Ерөөсөө хамгийн энд 0 дээр нэмэнгууд авчиад нэг нэгээр угаасаа зөгдөж байгаа шүү дээ. 0 дээр юм орж ирэнгууд нэгээс ахуулаад сайз дээр нэмэх нэг хүртэл ингээ бүгдээрээ баруун тишээ shift хийгээд шилжиж байгаа үйлдэл хийж байгаа. Remove нь болохоор size засах нэг буюу хамгийн сүүлийн элемент буюу front элемент гэсэн үг. Ягаад тэгэхээр энд баруун талын элементийгээ бид нэр front гэж үзэж байгаа болохоор одоо явж байгаа гэсэн үг. За array liner list-ээс удамшил авах үйлдэлүүдийг гүйцэтгэх хугацаа богино. Massive-ийг 2 дахин одоо x-гээс бусад бидэнд сайжруулсан одоо massive төрслөл хэрэгтэй болно гэсэн үг. За одоо арай өөрөөр юм хийж болж байна. Extended chain-ээс удамшил авч болно буюу нөгөө linked list-ээс удамшиж авч болно гэсэн үг. Linked list-ээс удамшил авч болно гэсэн үг. За тэгээд ингээд явангууд first node, last node гэж байгаа. За тэгээд эн чи одоо A B C D E гэдэг одоо нэг энийг эхний листийн хамгийн эхний first node-ийг front гэж үзээд last node-ийг rear гэж үзнэ. Яагаад last node гэж энийг мэдээд ингэнгууд last node-ийн юу нэ нэг заагч нь миний дараа юу байх юм бэ гэдэг нь 0 байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол төгсгөл гэж үзнэ гэсэн үг. За тэгээд зүүн төгсгөл нь нүүр энэ зүүн төгсгөл нь нүүр, баруун төгсгөл нь одоо юу гэж үзэх юм бол сүүл гэж баруун төгсгөл нь сүүл гэж үзэх юм бол хэрвээ linked list-ээр queue is empty бол яг super is empty буюу одоо энэ нэг extended chain гэдэг одоо классын empty тэр чигтэй болно. Git front гэдэг нь git 0. За git rear element гэдэг нь git last гэчээд new method гэдэг одоо шинээр үүсгээд нэг бичин гэж одоо илтгэж явах шиг байна. За дараагийнх нь put гэдэг нь болохоор append. Яа одоо нэг linked list-дээр append буюу залгах гэдгээр явсан байна. За remove дээр болохоор remove 0-оор ингэ явсан байна. За derive from extended chain гэдгээр ингээ явах юм бол одоо төрөнийхээр явах юм бол бид нөгөө git энэ одоо front element нь өөрөө git last element болчихно. Сүүл element нь front element нь одоо last element болчихно гэсэн үг. Энэ бол нөгөө зүүн төгсгөл нь сүүл, баруун төгсгөл нь нүүр гэж үзэж байгаа тохиолдолд дараах байдлаар ашиглаж явж байгаа. За ингээд цаашаа явах юм бол энэ тэ git rear element гэж байгаа бол rear element нь болохоор git 0 болоод эхэлнэ. Тэгээ put дээр нь болохоор 0 дээр object-ийг нэмчин. За remove нь болохоор size засах нэг буюу хамгийн сүүлийн элемент нь устдаад явна гэсэн үг. За өөрчлөсөн холбоос код гэдэг нь extended chain-ээс уламжил сайн үзүүлэлт хэрэгтэй бол queue-д зориулсан холбооч чагсаалтын эхнээс нь кодлох хэрэгтэй болно гэсэн үг. За ингээд бид нар яг өмнө нь хийцэн байсан одоо өглийн бүтцүүдээс удамшуулаад явах юм бол яг вэ гэдгийг л одоо тайлбарлаад байгаа. За тэгээ өөрчилсөн massive дараалал. За нэг хэмжээс massive. Одоо бид нар дандаа нэг хэмжээс massive үзээд байгаа шүү дээ, тийм. Нэг хэмжээс massive гэдгийг бид нэр угаасаа мэдээд байгаа. Нэг хэмжээс нь юу, хоёр хэмжээс нь юу гэвэл нэг хэмжээс нь ерөөсөө нэг хэмжээс massive нь ерөөсөө энэ. Хоёр хэмжээст massive гэх юм бол ерөөсөө энэ болчих гэсэн үг. Энэгээрээ л ялгаатай. Тэгээ гурван хэмжээст Excel-ээр төрсөн боломжгүй. Excel бол хоёр хэмжээст програмч. За тэгээд ингэ явж гин. За нэгдийн massive одоо quick ашиглая. Massive-ийн цагираг харагдсан. Massive хэрэг ингэж байх юм бол цагираг харагдчих юм бол 1 2 3 4 5 0 0-оос эхлээд 0-оос 5 хүртэл юм цагираг харагдсан байна. Өөрчилсөн massive-ийн дараал буюу одоо 3 элементтэй холбор гэх юм бол A, B, C гэдэг нь 2 3 4 дээр одоо ингэж элемент оруулж өгсөн байна. За өөрчилсөн massive-ийн дараал 3 элементтэй өөр нэг холбор. За эндээс арай өөр холбор нь бас ингэж болно те. Ингээд BC одоо эндээс эхлээд одоо энэ 5-аас эхлээд гэсэн үг байхгүй юу? Одоо 5-аас ч юм уу, тий 5-аас эхлээд эсвэл энэ C-гээс эхлээд гэдэг ч юм уу. Энд болохоор яг ингээд дараалал нь 0-оос эхлээгүйч гэсэндээ 2 3 4-гээ дараалцсан. Энд болохоор мөн бадлахын 5 0 1-гээ дараалцсан байж гэнэ гэсэн үг. За өөрчилсөн massive дараал буюу бүхэл хувьсгч нь front rear-ийг одоо хэдүүлээ ашиглая. Front буюу нүүрний эхний элементээс цагийн зүүнний дагуу явсан нэг байршил гэж байгаа. Энийг front гэж үзэх юм бол цагийн зүүнний дагуу явсан нэг байршил. Rear сүүлийн элементийн байршлыг олно. Одоо ингээд цагийн зүүнний дагуу явна гэсэн үг. За энд болохоор нөгөө эсрэг талаас яах юм бол ингээд front гэх юм бол эндээс цагийн зүүнний дагуу явна гэсэн үг. Тэгээ энэ нь rear гэж олдно гэсэн үг. За ерөн зөвөр massive дээр ингээд явхаар сүүл за элемент нэмэх. Rear цагийн дагуу нэгээр хөдлөнө. За rear гэдэг нь цагийн зүүнний дагуу одоо нэгээр хөдлөнө. За эндээс бол яг тэгээ ABC нь болохоор 2 3 4 дээр ингэж явцсан байгаа даа. За тэгээ элемент нэмэхийн хувьд болохоор rear нь цагийн зүүнний дагуу нэгээр хөдлөөд queue rear нь болохоор элементийг хийж өгөх гэсэн үг. Дараа нь нэг нэгээр зөөгдөд одоо жишээлбэл
энд байгаа элемент чинь энэ C дэх элемент чинь одоо ингээд цагийн зүүнний дагуу нэгээр за энд байгаа энэ хоёр чинь ноёлтой холбооны юу вэ? За ABC. За ингээд энэ хамгийн сүүл элементийг хийж байгаа байдал нь энэ юм байна л да. Ягаад тэгэхээр энд фронт нь энэ байхгүй. Фронт нь энэ байгаа болохоор нэгийг хийхэд ингээд зөөгдөх шаардлага байхгүй. Хамгийн сүүлийн чи Q гэж үзэх юм бол хамгийн сүүл гэдэг нь C байсан бол сүүл нь энд ирж яах гэсэн. Цагийн зүүнний дагуу нэгээр хөдлөөд энд ирж байгаа гэсэн. Тэгэхээр бид нөгөө Q буюу одоо юу хийхэд сүүл нь ийшээ шилжиж ирж яана гэсэн. Тэгэхээр ингээд яг цагийн зүүнний дагуу дараагийнх нь элемент юу болж ийн гэсэн үхээр сүүлийн элемент болно гэсэн. Дараа нь дахин орох юм бол энд бас сүүлийн элемент болно. За тэгэхээр фронтны чинээс ингэж тойрж явж байна гэсэн. Элемент устгууд бид нэр фронтоос эхэлж устгах ёстой. За энд болохоор front, rear, ABC гэдэг 2-оос 3, 4 дугаар элемент одоо энд тэгсэн байршууд дээр заасан байгаа даа. Тэгэхээр элемент устгахдаа front цагийн дагуу нэгээр хөдлөөд front Q-ийг элементээс авч хайна гэсэн үг. За тэгээд rear-ийг мэдээж одоо нэгээр одоо rear-ийг цагийн дагуу хөдөлгөх одоо шаардлага үүснэ. За ингээд энд болохоор rear тэнцүү rear дээр нэмэх нэгийг проценттой буюу үлдэгдэлтэй хуваагаад Q-ийн хэмжээтэй үлдэгдлээ хувааж байгаа. Инхээр бидний яг сүүл нь хамгийн сүүл нь гарч ирнэ гэсэн. Тэгээ ингээ явангууд бид нэр фронт нь зөөгдөд тийм ингэж бид нэр одоо сүүлийн элементийг олж тавьж байгаа гэсэн. За кодн дээр илүү ойлгомжтой харагдах бах. За дараалыг хостлох. Ерөн зөв хостлох юм бол хэдлээ яах вэ? Энэ front ингээ хосолж гэсэн үг. Дараалсан устгах үйлдэлүүдээр front тэнцүү rear болоход дараал хоосон болно гэсэн үг. Нүүрний элемент сүүлийн элемент хоёр нь хоорондоо адил ингээд тэнцүү болоход энэ бол дараал хоосон болцсон байна гэсэн үг хэлдэг гэсэн үг. Анх байгуулахад хоосон байсан иймд ихэнхдээ front rear хоёр нь адилхан тэгтэй тэнцүү байдаг гэсэн үг. Тэгээ мэдээ сайз нь бас тэгтэй тэнцүү аль аль нь ингэж тэгтэй тэнцүү байх юм бол энэ бол хоосон болж байна гэсэн үг. За тэгээд дараалын савыг дүүргэх. За энд бол хаанаас нэмэх вэ? Ингээд фронтоос нэмэхгүй rear-ээс дандаа нэмээд явна. Тэ энд rear дээр за тэгээд ингээд энд бас rear дээр ингээд нэмээ явна гэсэн үг. За энд бол жоохон яачлаа. Дараас нь нэмэлтүүд дээр болохоор front тэнцүү rear болоход сав дүүрнэ. Яг ингээд тойрцсон байхгүй юу? Ингээд нэг хэрвээ дараалал гэж үзэх юм бол энэ манай юу маань ингээд тойрцсон байгаа. Тэгэнгүүт энийг бас савыг дүүрж байгаа. Front rear хоёр нь хоёулаа нэг болцсон байдаг гэсэн. Яг энийг яг тойруулаад харсан болохоос ш массив болгоод массив ан ингээд дүүрч байгаа элементийн бүх элемент нутгаа дүүрсэн тохиолдлыг ерөнхийдөө энд бол ингэж харуулж шүү. За тэгээ сав дүүрсэн үү, хоосон уу гэдгийг ялгах хэцүү боллоо гэсэн. Одоо бол яагаад хэцүү болсон гэхээр front rear хоёр чинь тэнцүү байх юм бол хоосон гэж байгаа байхгүй. Front rear хоёр нь тэнцүү байвал хоосон гэж байгаа. Тэгсэн чинь мөн болохоор энд бас одоо энэ тойрог хэлбэртэй холбоос дээр бид нэр front rear хоёр нь бас нэг утга болоо заагчлаа гэсэн үг. Тэгээ засвар. За дарааллыг битгий дүүрэг. Одоо анхаарах хэрэгтэй юмнууд нь юу вэ гэхээр аль болох дарааллыг 100% битгий дүүрэг. Нэмэгдэх элемент дарааллыг дүүргэх бол массивын хэмжээг нэмэгдүүл. За тэгэхээр энд нөгөө ерөнхийдөө массив array liner list ч байсан ер нь массив дээр дараалал дээр ямар нэгэн дараалал дээр ер нь одоо avoid юу зайлсхийх шаардлагатай зүйл нь юу юм бэ гэхээр дарааллыг ерөнхийдөө битгий дүүргээ. Нэмэгдэх элемент байх юм бол одоо дүүргэх массивынхаа хэмжээг нь extend хийгээд нэмэгдүүл. За тэгээ үүнийг одоо за энэ сургачны яг номон дээр байгаа зүйл байгаагаас гадна нөгөө array liner list-тэй бид нар нөгөө массивын хэмжээг нэмэгдүүлдэг функцийг аль хийчихсэн болохоор тэр бол байгаа. За бүүлэн хувьсагч last operation is put-ийг шалга, put үйлдэл бүрийн дараа true болгох, эрмүү үйлдэл бүрийн дараа false болгох гэх зэрэг байдлаар ингэж нөгөө сүүлийн элементийг одоо үйлдэлийг сүүлийн элемент одоо сүүлийн үйлдэл нь put-ийг одоо put байсан уу гэдгийг шалгах гэсэн үг л дээ. Тэгээд дараал хоосон байх юм бол front rear тэнцүү хэрнээ last operation is put. Last operation энэ одоо тэнцэхгүй гэсэн үг шүү. Энэ дараал хоосон гэдэг нь last operation put-ээр за энийг хэдүүлээ та бүхэн хардаа. Дараалыг дүүрэхгүй байхад нэг шийдэл байна. За саяны одоо энэ одоо front rear хоёрыг адилхан болохоос сэргийлж байгаа нь хоёр шийдэл байна. Эхнийх нь дараалыг дүүрэхгүй байх. За энэ аюу амархан. Зүгээр ингээд цэвэрхэн яваал ингээд цэмцгнээр дуусчих асуудал. Дараагийнх нь болохоор last operation is put буюу сүүлд хийсэн одоо тэр Q дээр одоо дараалал жагсаалт дээр сүүлд хийсэн үйлдэл чинь put буюу нэмэх үйлдэл үү гэж шалгаад байгаа. За тэгэн гол яаж юм? Put үйлдэлийн дараа put хэрэг үйлдэл хийсэн байх юм бол одоо ямар нэг утгыг түрүү болгоод
хувьсгчийг те одоо last operation is put гэдэг одоо хувьсгчийг төр болгоод хэрвээ remove байх юм бол last operation is put гэдэг нь false болно гэсэн үг. Тэгэхээр дараа нь хэдл хоосон болон дүүрсэн шалгахад аягүй амархан болчихно гэсэн үг. Энэ хоёр одоо дараа нь хоосон дүүрсэн үед хоёулаа энэ бол үнэн. Front rear хоёр нь тэнцүү болно гэдэг нь үнэн байг. Гэхдээ энэ хоёр нь тэнцүү бөгөөд юу гэж вэ? Last operation is put буюу энэ тэнцэхгүй гинэ. Сүүлд хийсэн үйлдэл чинь одоо юу биш бол те ингээд нөгөө put нэмэх үйлдэл хийгээгүй бол гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэмэх үйлдэл хийгээгүй гэдэг чинь remove үйлдэл хийсэн бол гэсэн үг. Remove үйлдэл хийхээр false болж байгаа шүү дээ. Remove үйлдэл хийсэн бол энэ бол хоосон байна гэсэн үг. Маш ойлгомжтой байна шүү дээ. Нэмээд дүүрэх юм бол эн чинь одоо нэмж дүүрсэн гэсэн үг. Харин үгүй эсрэг тохиолдол хассан гэсэн үг. Дараа л одоо энэ ч тэнцүү хэрнээ last operation is put буюу энэ нь true гэдэг чинь сүүлд put үйлдэл хийгдсэн байна гэсэн үг. Тэгэхээр дараалал дүүрсэн байна гэсэн үг. Дараал нэмэгдээд дүүрээд энэ хоёр адилхан болж байгаа гэсэн үг. Front rear хоёр адилхан болж байгаа. Харин энэ тесрэгээрээ хоосон болоод тэг дээр очиод ингээ хоосон болоод энэ хоёр нь тэнцүү болж байгаа. Энийг ялгах чаа үйлдэл нь last operation is put гэдэг ийм одоо функцээр л ерөнхийдөө шалгаж байгаа. Энэ маань өөрөө бүүлэн утгатай байх нь байна. True or false авдаг байх нь байна. Ингээ шалгаж байна. Маш амархан. Тэгэхээр энэ дээр бид нэр ингэж өөрөө жоохон сэтгэл энэ хоёр чи адилхан болчих юм байна шүү дээ. Тэгвэл яаж шалгаж болох вэ гэх юм бол нэрээ тийм баг сте. Put гэд нэмэх үйлдэлээр одоо ингэ хоосон байна шүү дээ. Put гэд нэмэх үйлдэлээр ингэ дүрчээд энэ хоёр front rear хоёр адилхан болж байгаа хгүй. Сүүлд нь савыг хоослох дээр болохоро ямар үйлдэлээр вэ? Одоо ингэ овоо хөрхөн байсан шүү дээ. BC гээл те A B C гэвээс A B C байсан. Одоо BC болсон, C болсон. Тэгээ байхгүй болсон. Энэ бол remove үйлдэл. Тэгэхээр нэг жоохон бодоод ийм байж болно шүү дээ гэж бодчих юм бол бид нар ийм хувьсгч нэмэлтээр гаргаж ирээл үүнийг нэмэгдэж дүүрсэн үү, нэмэгдэж дүүрсэн үү, хасагдаж хоосорсон уу гэдгийг нь ялгадаг үйлдэл болно гэсэн үг. За дараагийнх нь засвар одоо үргэлжлээд явах юм бол бүхэл хувьсгч нь сайзыг одоо бүхэл хувьсгч сайзыг ашигла. Put үйлдэл бүрийн дараа сайз нэмэх явна. Remove үйлдлийн дараа сайз хасгасах явна. Дараа нь хоосон байх юм бол сайз тэнцүү тэг болно. Дараа нь дүүрсэн байх юм бол сайз тэнцүү qui тэнцүү length болно. Эхний хувилбараар чанарын үзүүлэлт арай дээр байх болно. Тэгж эхний хувилбараас бүр хамгийн эхний хувилбараас чанарын үзүүлэлт арай дээр гарна гэсэн үг. Ер нь зүгээр ингээд чанарын үзүүлэлт одоо ингээд ер нь слайд болсон байгаа. Чанарын үзүүлэлт гэдэг нь qui гэж бай, stack гэж бай, linked list гэж бай. Ер нь яаж хийж болно? Ямар нэгэн байдлаар ямар ч дүрмийг ойлгож байгаа хязгааруудыг мэдчих яхах нэг тийм өглийн бүтцийг одоо бид нар бол зохиогоод явчих бол бүрэн боломжтой ерөөхдөө болж байгаа. Тэгэн гууд асуудал нь юу вэ гэвэл бид нар яг энэ нөгөө чанарын үзүүлэлт буюу хурд одоо яг ингээ найдвартай ажиллагаа их хөгжлөөр ажиллаж чадах хэсэг гэдэг зүйлүүдэд илүү ойлгомжтой бөгөөд сайн болохын тулд жижиг засваруудыг сайжруулалтыг алхам тутамдаа бас хийгээ явуул их зүгээр байдаг гэсэн. Тэгэхээр эндээс бол ингээ жоохон нэмэл штэ. Ийм функц нэмж ирээл. За хэрвээ нэмэгдэх гээд байх юм бол би массивын хэмжээг 2 дахин те дарааллынхаа хэмжээг одоо 2 дахин одоо нэмэгдүүлье гэдэг ийм арга хэмжээнийг авч जैन. Дараагийнх нь болохоор last operation put гэдэг хувьсгч гаргаж ирээд нэмэгдэж дүүрээд юм уу хасагдаж хоосроод юм уу гэдгийг шалгаад ялгачих. Тэгэх юм бол энэ маань бас дараа нь өөр үйл хийхэд бас хэрэг болох байхаа. Яг л front rear хоёр адилхан болохоор энэ хоосон юу гэдэг аль алийг нь шалгах нь эргэлзээтэй болохоор ингэчгээр ер нь их зүгээр юм байна. Дараа нь болохоор ер нь хэдэн удаа нэмэгдсэн хэдэн удаа хорогдсныг нь тоолчих юм бол бас их зүгээр юм биш үү. Ягаад тэгэхээр дараа нь ингэж нөгөө хэрэглэгчийн нэмэх юу хүүллүүдийг бас ингэж боддог байна ч гэдэг юм уу. Нэг иймэрхүү зүйл байж болно. Ялангуяа нөгөө тоглоомууд дээр бас их олон ашиглагдах боломжтой те. Тэдэн үйлдэл байна. Та нөгөө машин юунаас энэ гаражнаас гаргана уу энэ гэл те. Айгаа ингээд үйлдэлүүдээр ингэж хязгаарлаад тэр үйлдэл дотроо багтаагаад ингээд нэг тодорхой асуудал шийдэх тоглоом өдр байх юм бол ингээд бас юм каунтер утга байгаад үйлдэлүүдийг нь оруулаад ингээд явна гэсэн үг. За нэг иймэрхүү байдалтай зүйл маань qui буюу дараалал гэдэг зүйл. За агш нь одоо энэ чинь юугийн татаад авцсан байгаа. За qui гэдгээ задлаа тий. За задлангууд ийм зүйл гарч ирлээ. За array qui, my qui гэдэг ийм зүйл. За одоо даалгавар нь юу юм гэхээр хэдэн даалгавар хийгээд байгаа. За энэ аюул амархан зүйл байгаа бах. За программын ажиллагааны явцад өгдлийг буруу оруулахаас үүсэх алдааг босруулах try catch бичээрэй. За энийг одоо хэдүүлээ биччихье. Try catch-ийг ер нь бол хэдүүлээ та бүхэн маань
нөгөө exception бичээ сансаргүй гарч урах алдаанууд дээр бичиж явдаг те. Янз бүрийн нөгөө одоо санах хойд үүрэх тоог тийг туваах гэх зэрэг байдлаар ийм олон асуудлуудыг зэгцэлнэ. Гэхдээ саяных бол айгүй элементарны асуудлуудыг л ярьлаа. Хийх даалгаврын хувьд бол reverse хийх буюу нүүр талаас I дугаар индекс хүртэл элементүүдийн байрыг солино. Нүүр талаас, фронт талаас I дугаар индекс хүртэл элементүүдийн байрыг сорно. Клон гэдэг нь яг одоо байгаагаар клондож хуулбарлана. Энэ хамгийн амархан өөр адилхан объект үүсгээ тэрэн лөө оруулчихад клондно гэж баг үзэж болно. Бүгдийг устгах нь two array буюу массив болгож хөрвүүлнэ. Одоо эн чинь болохоор queue байгаа шүү дээ. Зүгээр нэг массив руу хийчих гэсэн үг. Тэгээ search буюу key-гээр нь бид нэр хэддугаар одоо байрлаж байгааг олно. Дараа нь update буюу юу гарна те. Key гэдэг нь одоо юу шүү? Элементээр нь гэсэн үг шүү. Элементээр нь хайна гэсэн үг. Тэгээд хэддугаар байрлаж байгааг олно. Индексийг олно. Тэгэхээр энэ search гэдэг маань integer буцаана гэсэн үг те. Индекс. Update гэдэг нь болохоор элементийг аваад элемент буюу одоо байгаа элементийг шинэ элементээр солих буюу 3 дугаар элемент дээр одоо 10 гэдэг тоо байх юм бол энд 10 энд 5 гэх юм бол 3 дугаар элемент байгаа 10 гэдэг элементийг 5 гэдгээр солино гэсэн. Дараагийнх нь sort буюу эрэмблэх элементийг өсөх болон буурах дараалалаар эрэмблээрэй. За яаж эрэмблэж болно? Massive руу оруулаад ингэж эрэмблэж болно. Үнэхээр нэг юм шалгалт хийгээ те хамгийн их ингээ багаас нь гэж нэг bubble sort-оор эрэмблэж болно. Bubble sort-оо ургуулж ашиглангуудаа ингээ нэг reverse хийгээд нөгөө өндрөөс нь баг руугаа те бууруулах байдлаар ихээс нь баг руу бууруулах байдлаар эрэмблэж болно. Гэх зэрэг байдлаар ийм нэг 7 үйлийг queue дээр хэдүүлээ хийж үзүүлнэ гэсэн. За ингээд бид нэр data structure instruction энэ дараагийн өгөгдлийн бүтэц болох. За queue гэдэг өгөгдлийн бүтцийг бичье. За одоо энд байгаа кодыг оруулъя. За энэ 3 код байгаа. За энийг би юу руу оруулнаа. За энд хэдүүл юугаа тавьж өгнө. Энэ дээр байгаа кодууд бүгдийг close all хийгээд зөвхөн өөрт хэрэгтэй байгаа chain queue дотор руу ороод энийг close хийгээд за энийхээ дээр хэдүүлээ ингэж яач те. Queue гэд нэрлэлчээ. Ер нь package нэрлэлчээ алдаагүй ажиллуулах үднээс. За ингэ болцсон. За array queue my queue гэж байна. За my queue гэдэг дээр хэдүүлээ нөгөө эдгээр функцүүдийг бичээд явж бас болно. За ямарсан зүгээр array queue гэж байгаа. Энэ queue гэдэг бол интерфейс шүү. Энэ бол интерфейс iOS гэдэг интерфейс. Array queue гэдэг нь одоо бидний өмнө хийцэн байгаа үйлдэл. Юу хийж ажиллаж гин гэсэн чинь дараах үйлдэлийг дараах хариуг гаргаж байна. За энэ тараа хамгийн ихний хэвлэх үйлдэл энэ юм байна. Энд бүр ийм хийж байгаа юм байна гэж хараа. Хоосон биш queue нь болохоор анхаараа array queue гэж байгаа байхгүй. Энэ өөрийгөө array queue гэж нэрлэлсэн байгаа даа. Энэ маань өөрөө queue хэрэгжүүлсэн байгаа байхгүй юу? За тэгээд дотроо ингээд дараа юутай байна. Хоёр ийм юутай байна. Front, rear гэдэг ийм юуноттай байна. Одоо ийм integer төрлийн хувьсгчтай байна. За object төрөлтэй queue-ийн дараалалтай байна. Queue гэдэг одоо ийм гэхдээ энэ яг queue гэж нэрлэлсэн болохоос энэ хийхэж хаахаж яж болно шүү. Зүгээр object өгөгдлийн төрөлтэй байна. Queue өгөгдлийн төрөл биш, object өгөгдлийн төрөлтэй. Queue гэдэг өгөгдлийн төрөл чинь array queue гэдэг класс ч өөрөө өгөгдлийн төрөл гэсэн. За тэгээд байгууллагч функцээр хэрвээ юу орж ирэх юм бол бид нэр хэмжээ нь орж ирэх юм бол тухайн хэмжээгээр нь одоо queue-гийнхаа massive-ийн object төрөлтэй massive-ийн хэмжээг зарлаад нэг объект гэдэг чинь бидний нөгөө book мөг бас мастай чинь ялгаагүй зүйл шүү дээ, тэ. Хэрвээ байгууллагч функцээр хувьсгчийн одоо нөгөө massive хэмжээг зааж өгөх байх юм бол дефолтороо 10 гэдэг юм юуг зааж өгнө гэсэн үг. За тэгээд isEmpty гэдэг нь болохоор front rear хоёр нь хоёулаа тэнцүү байх юм бол хоосон байна гэж үзэн гэсэн үг. За бид нар энд яагаад ингэж зөрөгтэйгээр явж үзсэн бэ гэвэл энд хизээч хоорондоо нөгөө massive хэмжээ ингээд нэмэгдэж дүүрэх гэдэг асуудлыг байхгүй би хоёроор нэмж байгаа гэдэг үднээс энд бол ийм зөрөгтэй байдлаар дараах шийдлүүдийг оруулсан байна. За энэ тэгээд энэ git front element гэдэг нь болохоор хэрвээ хоосон байх юм бол нуулыг буцаад хоосон биш байх юм бол queue-ийн front дээр нэмэх нь нэгийн queue-ийн хэмжээндээ хуваасан. За түрүүний нөгөө баахан тойрог болгоод үзүүлсэн шүү дээ. Та бүхэн одоо энийг өөрсдөө ухаж ойлгох шүү. За энэ тойрог болгоод үзүүлсэн эндээс бас харагдана. Яг ингээд queue дээр дараал нэмэнгуудаа энэ нөгөө front гэдэг чинь өөр индекс шүү дээ. Тэ нөгөө индексийнх нь одоо нэмэх нь нэг дээр нэгэн нэгийг үлдэгдэлтэй хуваагаад queue-гийнхаа хэмжээнд хуваахаар
Яагаад энэ одоо git front rear буюу хамгийн нүүрний элементийг авч харъя л гэж байгаа шүү. Энд бол устгая авъя, бүр авъя, pop гэдэг нэг massive шиг stack-ийн шиг бүтэн авъя гэсэн үг биш. Тэгэхээр энд бол яагаад ингэж байгаа вэ гэдгийг бас ингэж цаасан дээр зурж байгаа, Excel дээр бичиж байгаа ингээ нэг зүгээр нэг жижигхэн тоо бас ингээ үлдэлтэй хаваагаад үзээрэй. Тэгэхээр энд яг ингээд гарч байгаа нь харагдана. За сүүлийн элемент авах яг амархан qui rear гэж болоо. Хамгийн юуны элемент биш те сүүлийн элемент авахд ингээд боллоо. Энэ дээр байгаа front rear хоёр чи өөрөө их front гэдэг нь болохоор one counter clockwise from first element гэж байгаа байхгүй юу? Анхны элементээс одоо нөгөө нэг цагийн зүүнний нэг алхмын өмнө гэдэг одоо нөгөө байна гэсэн үг шүү дээ. Төрөүний яг энийг хэлээд байхгүй front element гэдэг нь болохоор одоо энэ анхны элементээс цагийн зүүнийг одоо энэ элемент бол яг цагийн зүүн дагаа ингэж явж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр front гэдэг маань энэ вэ гэсэн үг. Тэгэхээр бид нэр энийг харуулах гэдэг байгаа байхгүй юу? Тийм болохоор саяны нэг git front element-ээр дараах үйлдэл хийсгий. Яагаад ингэж хийж ийм гэхээр тун алдаагүй гаргахын тулд ингэж байгаа. Тэгэхээр шууд front дээр нэмэх нэг энтергээ дараагийнхаа гаргаж болох нь болно. Тэгж болно шүү манайхаа. Тэгж болно. За. За git rear element нь болохоор шууд rear-ийг зүйлийг нь авчна. За put үйлдэл дээр их гоё байна. Rear дээр нэмэх нэг put гэдэг нь хийн штэ. Сүүлнээс нь л хийн штэ тий. Сүүлэн дээр нэмэх нэгийн хэмжээ маань front-д тэнцүү гэдэг чинь өөрөө хэрвээ гэж байгаа шүү. Энэ хэрвээ гэж байгаа шүү. Ягаад тэгэхээр хэрвээ гэдэг нь ийм болоогүй гэсэн үг. Энэ ингээд дүүрсэн байгааз. Одоо энд ингээд дүүрсэн байгааз. Хэрвээ гэдэг чинь ийм байгаа хгүй. Одоохонд ийм юм уу? Ийм байгаа. Ингээд дүүр хараахан дүүрчээг байгаа. Хэрвээ front rear дээр нэгийг нэмээд ингээд хэмжээнд нь хуваагаад гарангууд rear нь фронтогоо тэнцүү болно гэдэг чинь нэмэгдээд дүүрсэн. Одоо хэрвээ одоо энэ нэмэх үйлийг хийх юм бол дүүрэх гээд байх юм бол гэж байгаа. Нэмэх нэг гэдэг нь одоо симуляц хийж туршиж үзэж байгаа. Тэгэх юм бол object new шинэ qui зарлаад хэмжээгийг нь одоо нөгөө date-ийн одоо үндсэн qui-гийнхаа одоо байгуулж функцээр үүссэн байгаа. Тэ энд одоо хэмжээ өгсөн бол энэ хэмжээ өгвөл 10 гэдэг хэмжээгээ хоёр дахин үржүүлээд шинэ юм юу үүсгэж байгаа. Qui үүсгэж байгаа. Тэгээд шинэ элемент рүү хуучин элементээс одоо фронтоос одоо юу хүртэл тэгээ фронт элементээс юу хүртэл массив одоо нөгөө төсгөл хүртлээ шинэ массив руугаа хуулж байгаа. Энэ new qui гэдэг л багхгүй юу? Шинэ qui-гийн start буюу тэдээс шинэ qui-гийн 0-оос хэмжээ хүртэл нь одоо хэмжээс нэг асах нэг хүртэл ингээд зөөё гэж байгаа. За энд бол 2-оос бага байх юм бол старт нь 2-оос их байх юм бол старт нь өөрөө яг энд биш те ингээд энэ гол мол дөрөв мөрөөс эхэлсэн ч юм уу юм байх юм бол бид нэр харин стартаас нь одоо старт гэдэг утгаас нь бид нэр ингээд дараагийн тийшээ зөөнө гэдэг ингэж массиваас одоо массив руу зөөж байгаа үйлдэлүүдийг одоо хийцэн байна. Тэгээд бид нэр qui тэнцүү new qui гэдэг өмнө qui гэдэг чинь одоо бидний жижигээр qui гэдэг чинь энэ баггүй манайс өөрсдөө юм гаргаж тавьсан хамгийн дээдлийн усгч. Энэ ч нэ шууд шинэ qui-г шууд утгыг нь оноочж байгаа. Харин front element чинь шинэ qui-гийн хэмжээнээс асах нэг. Зөв биз? Ягаад тэгэхээр хэмжээнээс асах нэг энэ front qui-гийн одоо хэмжээнээс асах нэг. Харин сүүл гэдэг нь qui-гийн одоо хэмжээнээс асах нь 2 буюу qui sizes qui одоо qui-гийн хэмжээнээс асах нэг гэдэг юм одоо үйлдэлийг хийсэн байна. Тэгээд qui-тэй шинэ qui-гийн qui гэдэг ил одоо том одоо энэ хуулж тавьсан ардаа хоосон зайтай тий одоо яг дүүрсэн байна гэж үзэх юм бол яг талаараа утгатай qui-г шууд утгыг нь оноочж байгаа. Ингээд энэ qui чи өөр юм том qui болоо шууд ингээ хөвсгчин дарагдаад ингээ хуулагдаж байгаа гэсэн. За ингээд тэгснийхаа дараа яг нэмэх үйлдэл энэ бол ингээ саяны нөгөө хэрвээ массивд хэмжээ шаардлагатай байх юм бол хийсэн үйлдэл. Яг үндсэндээ бол энэ амар олон юм хийж байгаа шааргаж байгаа боловч ингээд болох байсан гэсэн. Сүүлийн элемент дээр нь qui-гийн rear нь болохоор rear дээр нэмэх нэг одоо проценттай үлдэгдэлтэй qui-гийн хэмжээнд хуваачж байгаа. Тэгээ яг сүүлийн exactly сүүлийнх нь байх ёстой байршлыг нь олуулад тэгээд qui-гийн rear нь элементийг оноогоол болоо. Ер нь бол нэмэх үйлдэл нь бол юм. Энэ бол онцгой тохиолдол буюу хоорондоо дүүрээд байгаа, нэмэгдээд байгаа үед ашиглаж байгаа зүйл чинь болохоор энэ гэсэн үг. За тэгэхээр энд нэг юм ойлголт гарч ирлээ. За устгах үйлдэл нь яаж вэ? Хэрвээ хоосон байх юм бол нул гэсэн үг. Шууд нулыг буцаачаад угаасаа хоосон энэ эрмөө үйлдэл чинь өөрөө бүгдийг нь устгах empty биш шүү дээ. Эрмөө гэдэг чинь өөрөө толгооноос нь одоо фронтоос нь л нэгийг устгах гэдэг үйлдэл шүү дээ. Тэгээ фронтоос нэгийг нь устгангуудаа фронтоос хасах нэг буюу өмнө байсан элемент нь фронтын дараа байсан өмнө биш үү sorry. Фронтын дараа байсан чагсаалын дараа байсан элемент нь фронт болно.
бид нар яг нэг газар очилохоор айгу гоё баярлдаг үсттэй те. Ингээд яг төхөөл те одоо сая бензин авах гэж ч юм уу эсвэл нэг энэ урт очир дээр очирлол яг өмнөх хүн ороод өмнөх хүн ороод яг бид нар өөрсдөө одоо тэр нэг очрохоо хамгийн урд нь ирэхээр гоё байдаг ш те. Яг тэр үйлчлийг бас хийж өгөх зүйл нь ирмүү гэсэн үг. Ирмүү гэдэг нь нүүрнээс нэгийг устгана. Хэрвээ хоосон байх бол нуулыг буцаа энд юм хийхгүй обжект ерөөс устаагүй гэсэн үг. Үгүй байх юм бол фронт нь нөгөө фронтыг олоод нөгөө хувьтай хуваагаад ингээд линктэй яадаг фронтыг олоод фронт нь дандаа тгээс эхлэхгүй шүү л гэдгийг энд хэлээд байгаа байхгүй. Тийм болохоор ингээд нөгөө энэ проценттэй хэмжээндээ хуваагаад байгаа. Та бүхэн яг нэг ингээд зохиомлоор дараал тоотоо дараал үүсгэн гутаа хэмжээнд нь хуваагаад процент хуваагаад үзээр яг гоё гарна. За тэгээд object front element гэдэг нь одоо ийм яаж юм те object төрлийн front element гэдэг хувьсаг зарлчиж байгаа. Тэгээд одоо байгаа front-ыг нь хуулаад авчлаа. Тэгсэн чи одоо байгаа front-ыг юу болцсон байна? Null болгочлаа. Зөвхөн шууд null болгоцсон байна. Enable garbage collection буюу Java-гийн одоо Java-гийн жоох програмчлалын ер нь за яг Java-гийн ярьчих. Санахан хог хаягд болгож байгаа гэсэн үг. Queue-гийн front гэдэг чи одоо тодорхой нэг ч юм уу хоёр ч юм уу нэг индекс байгаа шүү дээ. Тэрийг шууд null болгочих байгаа гэсэн үг. Тэгээ энэ бол ингээд бидний queue гэдэг энэ одоо дараал дотор байхгүй ингээ host element болох буюу одоо garbage collection руу хог цэвэрлэгээ рүү орчлоо. Ингээд эцсийн дүндээ front энд яах гэж энийг аваад байгаа. Яах гэж front element ер нь бол ингээд устгах үйлдэл бол ингээд болоо. Энэ бол void ингээд void байх боломжтой байсан. Ийм байх боломжтой байсан. Харин яагаад эн чинь object төрөл буюу буцаа нь ингэнэ гэдэг байгаа гэхэлэр зүгээр энд юу устгаснаар буцаагаад байгаа. Хэрвээ энэ үйлдлийн дараа null гэдэг энэ үйлдлийн дараа энийг хийгээд бид нэр одоо front element-ийг буцаах байсан бол энд алдаатай ажиллана. Яагаад тэгэхээр энд болохоор null гэж юу гэж гарах гээд байгаа хөөхтэй null гэж гарах гээд байгаа хөөх. Бид нар бол яах ч вэ null болохоос өмнө нь утгыг энэ front element гэдэг рүү хадгалж агаад тэгээд дараа нь энд хамгийн сүүлд нөгөө үндсэн front element null болсны дараа ийм element байсан шүү гэж сананд орсох гэж энд бол ингэж гаргаж байгаа гэсэн үг. За энэ бол нэг сананд орсох ажил байлаа. За одоо энд юу хийж байна? Array queue. За бид нар бол array queue л гэдэг байгаа шүү. Array queue гэдэг ийм чагсаар дараалал үүсгээд за queue-д put 1 2 3 4 гэдэг үйлдэл хийгээд 2-ыг устгаад 2-ыг устгахаар чи яах вэ? Одоо та бүхэн хараарай. 2-ыг устгахаар чи аль үйл одоо хийх гэхээр одоо хараарай. За тэгин гутаа энд яаж юм те? 2-ыг устган гутаа дараа нь нэмжээ 5 6 7 8 9 10 11 12 гэж нэмсэн байна. Тэгээд дараа нь хоосон болтно. Хэрвээ хоосон биш л байх юм бол rear element front element-ийг харуул нэгийг устгах. Rear element front element-ийг харуул нэгийг устгах гинэ. За энд харчээ. Rear element нь 12. Энэ одоо энэ багхгүй. Энэ сүүл гэсэн үг шүү дээ. Угаасаа хамгийн сүүл put хийж байгаа юм чи хамгийн сүүлийнх нь энэ мөн биз дээ. За тэгэн гол front-д 1 2 гэж байсан. За энд энэ хараа 1 2 байхгүй байгаа шууд 3-аас явж байгаа. Front element нь хит байсан. Ер нь бол энэ ингээд хамгийн түрүүнд орсноор энэ бол front болж ийн гэсэн үг. Дараа нь орсон энэ бол front-ын дараагийнх явна шүү дээ, тий. Бид 2-ыг устгацсан буюу 1 2 3 4 гэж хийн гутаа 1 2-ыг устгацсан. Ягаад тэгэхээр ихэнд орсон болохоор ож дараалал угаасаа дараа юм чи юу дүүслэгийг аваа цааш явцсан. Тэгэхээр 3 4 үлдэнэ гэсэн үг. За тэгэхээр rear element нь 12, front element нь 3. Эндээс 3-аас эхлээд ингээд устгаж эхэлж байгаа байхгүй энд хоосон болтол нь. Дараа нь тэгээд 3-ыг устгалаа. 12 гэдэг чинь уус тогтмол байгаа байхгүй яг л сүүлийг бол байн харуулгатай бол сүүл бол дандаа тогтмол харагдана. Тэгээд ингээ хараа front нь 6, rear нь 12, front нь 7, 8, 9, 10, 11 гэдэг энд явж байна те. Устгасан элемент нь rear element нь 12, front нь 11. Устгасан элемент нь 11. Rear element нь 12, front element нь 12. Тэгээд removed element нь мөн адил 12. Ингээд is empty болоод бүгдээрээ устлаа гэсэн үг. За энэ дээр хэдүүлээ энэ одоо энэ дээрээ хэдүүлээ нэг шинэ функцүүдийг бичээд тэдгээр функцүүд нь юу байх вэ гэхээр reverse өмнө одоо stack болон linked list одоо array liner list-ээр хийжсэн болохоор бас боломжийн байгаа. Тэгэхээр энэ clone, clear, to array, search, update, sort гэдэг үйлдэлүүдийг та бүхэн хийж өөрийнхөө одоо энэ даалгавраа хийгээд queue буюу дараалал гэдэг мэдлэгээ яг өөрийн болгож батгаж аваарай.